Леопольд ихэж босч ирэхгүй баха. Гүн траума авна. Би 30 тэрбум доллар алдсныхан дараа би Булган аймгийн хангал сумдаа л малаа мална. Би л хөрөнгөний зах зээл дээр ихэд хөл тавихгүй 30 тэрбум доллар. Тэгээ өрөөл ороод хартаа 30 тэрбум доллар алдсан баачгаа мөн үү гэл тэгснэ ингээ хүрээд ирээд хей чамтай сайфи авах уу гэсэн чи яагаад гэсэн чи их мөнгө алдсан. Чи төвхтэй чи. Зя манай дэлхийн баан мөнгө шоуны энэхүү ээлжил дугаар тавтаа морил энэхүү дугаарын ерөнхий ивент тэтгэгчээр манай Pepperstone компани ажиллаж байгаа. Тавд маань доорх линкээр бүртгэлээ хийлгээрээ итрээ зарлаа. Энэ саяхан нэг хойлоо нэг амраа явсан чи юу болоод байна те. Саяхан булган аймаг яваад бас айраг авчирсан. Хангал сумын одоо манай өвөө аавын нутаг те. Тэнд уулан дээр юусны сайхан өнгөрөөд авсан. За тэгээ энэ яваад ирсэн чи юу болоод байна те. Би таньсан юм. Энэ зах зээл одоо хэдэн их $80 үнэлгээтэй компаниуд өдөрт 10% хөдлөөд шүү дээ. Энэ бол өмнө баг байгаагүй зүйл. Тэгээ хамгийн ихний слайд би танд бас харуулмаар байсан. Нефт өдөр ер нь бол жоохон унлаа. 80 буцаад унлаа. Нэг 4-5% унлаа. За энэ бол мэдээж нөгөө Трампос бол бас тодорхой хэмжээнд бол болсон. Трамп Ирантай дахиад шинэ хилцэл хийн Ираны сүүлийн боломж гэж хэлж байна. Тэгсэн чинь иранчууд яасан? Сүүлийн дахиад дараагийн хамгийн сүүлчийн за дахиад хэлсэн шүү. Айтаган байгаарэ боломж шүү. Хөрөнгөний зах зээлийн савлгаа ярьчих. За тийм. Зүгээр хувьцааны ханш хин нөлөөлдөг юм бэ гэх юм бол өнөөдөр зарж байгаа авж байгаа хүмүүс байхгүй юу? За тэгээ өнөөдөр авъя гэсэн хүмүүс нэг 10 хүн байлаа гэж бодъё. Эсвэл нөгөө мөнгөн дүнгээр ингээ хэлчихье заяа. Жишээлбэл одоо хаан банкны өдөр тутмын арилжаа одоо манай Монголд байгаа хаан банкны хувьцаа шүү дээ. Өдрийн дундаж арилжаа за нэг 100-аас 200 сая төгрөг гэх юм уу да. Гэсэн чинь гид нэг хүн гарч ирээд заяа. Надад өнөөдөр яаралтай нэг тэрбум төгрөг хэрэгтэй байна гэх юм бол 3 өдрийн volume байгаа шүү дээ. 3 өдрийн урсгалыг нэг өдрийн дотор ингээ буулгачих юм бол за юу болох юм бэ гэвэл үн хашийн унгаач واخгүй яагаад гэх юм бол тийм одоо түгээмэл тогтмол хаан банкыг авъя гэсэн хүмүүс гинт ингээ гараад ирэхгүй. Жишээлбэл одоо бас ингээ Булган аймгийн хангал сумын айргийг тэгээ одоо Улаанбаатар хотод түгээмэл байхгүй тийм учраас өндөр ханшаараа ингээ зарагдаж байгаа. Гэхдээ заяа нэг 20-30 томоохон канистертэй машин тий одоо нэг бензин түгээдэг машинтай тийм айраг Улаанбаатар хот руу ороод ирчих юм бол бүгдийг нь хурдан зарахгүй л муудах гэдэг шүү дээ. Тэгээ анхны хэдэн айргууд гайг үнээр зарагдчихна. Тэгээ тэрний дараа бүр хямдхан болоод явчих واخгүй юу. Окей. Тэгээ хувьцааны ханшин дээр бас яг адилхан юм болсон. Тэгээ цаана өнгөрсөн 7 хоног дэлхийн номер 2 хөрөнгө олтын сан дампуурсан. Тийм учраас энийг ерөөдөө хөрөнгөний зах зээлийг савлаа хийсэн. За хэдүүлээ нэг хараад үзэх юм бол тэгээд өчигдөр өнөөдөр юу болж байна гэх юм бол буцаагаад хэвийн болж ах шиг байна. Тэ. Нафс унсан зарим хувьцаанууд нь 50% унаад одоо буцаагаад 50% босоод ирж байна. Тиймэрхүү юм болж байна. За энэ манай Равдангийн бэлдсэн слайд дээр юу орж юм гэх юм бол томоохон индексүүд бүр нэлийн амар хөдлөлөө. Гэхдээ буцаага жоохон геополитик руу ярихгүй юм бол болохгүй юм байна тий. Одоо ер нь бол Дональд Трамп юу хэлсэн бэ гэх юм бол 5 дахь өдөр алнаа чамаг тий ингээ айтаахан байхгүй бол алын шүү. Тэгэл яг адилхан дахиад танаа цэглэгээс танаа гүүр танаа ус боловсруулах үйлдвэр бүгдийг бодоо олгоно гэ боронтж ярьсан чинь юу хэлсэн бэ гэх юм бол Иранчууд Жордан улсад байсан Америкийн цэргийн баазыг уурчлаад бөмбөгдсөн. Тэгээ сонирхолтой юм бэ гэх юм бол өмнө Иранчууд юу хийдэг байсан бэ гэх юм бол эхлээд Америкчууд бөмбөгдснийхэн дараа Иранчууд хариу барьдаг байсан. Тэгээд юу болсон бэ гэх юм бол одоо Бахрейн, Катар, Кувейт тэнд байгаа бүх цэргийн баазыг будаалгацсан. Байхгүй. Зарим бүр амьдрахааргүй болцсон. Тэгээ яасан бэ гэх юм бол Америкчууд дийлэх онгоц цэрэг зэвсэг гих мэдчлэн хаашаа зөөсөн бэ гэх юм бол Жордан улс руу зөөсөн. Тэгээд сонирхолтой юм бэ гэх юм бол тэр Жордан улсын Америкт байгаа одоо тэр Америкчуудын цэргийн бааз дээр нэг хөдөлгөөн харсан байх шиг байна. Иранчууд. Сансрын югаараа хараад тэгээ энэ мэдээллийг мэдээж чинээс авч байгаа юм бэ гэх юм бол хятад юм уу Оросудаас авч байгаа.
Тэгээ Иранчууд юу хийсэн бэ гэх юм бол окей, энийг бид нар ингээд зөндөө харсан. Тэгээ уурчлаад бөмбөгтэй хайсан. Тэгээ тоглоом шал өөр болж байгаа байхгүй. Тэгсэн чинь Америкч what the fuck is going on гэл тэгэл сонирн болж эхэлж байгаа байхгүй. Тэгээд за окей, тоглоомын дөрөв дахиад өөрчлөгдөж байх шиг юм. Тэгээ Америкчууд юу хийсэн бэ гэх юм бол oh my god ингэж болохгүй ингэдэггүй байсан шүү дээ та нар гэл тэрхүү болсон юм аа нийтдээ. За тэгээ Ираны сүүлийн боломж гэж байна. Дараагийн слайд руу очих юм бол Америкийн ерөнхийлөгч ерөнхийдөө бол бид нар буцаад Ирантай хилцүүлэг хийж эхэлсэн байгаа гэсэн чинь Ираны талаас юу гэж хэлсэн бэ гэхээр бид нар огт Америктэй ямар нэгэн байдлаар хилцүүлгийн ширэн дээр очоогүй байна. Харин Оман улстай ягаад Оман улс юм бэ гэхээр Strait of Hormuz-ыг Иран болон Оман гэсэн хоёр улсын дундуур явж байгаа. Оман улстай ерөнхийдөө бол гэрээ байгуулад хилцэл хийгээд эхэлсэн эндээс харагдаж байгаа. Ер нь гадуур ямархуу шуум явж байгаа юм бэ гэхээр $1 сая энэ хоёр тохиролцоод аль алталтаа $1 нэг одоо тээвэрлэгч онгоцыг гаргая гэсэн юмнууд бол явагдаж байна. Эндээс хамгийн гол таньс суух зүйл нь за окей томоохон одоо нефт тээвэрлдэг онгоцнууд 200 баррел нефт тээвэрлдэг. 200,000 200,000 баррел нефт тээвэрлдэг. Тэндээс ер нь бол $1 гэдэг бол өнөөдрийн одоо $80 ханчтар бол айгүй бага штэ. Тийм 1-2% шимтгэл гэсэн үг. Тэгэхээр ирээдүйд ямар нэгэн байдлаар Иран, Америк, Оман гэдэг ч юм уу те Израиль гэсэн улсууд бөөндөө тохиролцож болох тийм үн ханш байгаа болов тариф одоо тэнд татвар байгаа болов. Энийг түлжил таарна. Эзэн угаасаа энэ хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон. Тэгээ Америкчууд хараад үзэх юм бол Америкчууд 2 сарын 28-наас тийм бараг 2 сар гарна Ираныг бөмбөгдсөн. Ямар ч өөрчлөлт ирсэнгүй. Амжилт гэсэн юм ерөөсө гараг үр дүн ерөөсө байхгүй. Тэгээ одоо Америкчууд дахиад бөмбөгдсөн. Дахиад ямар ч үр дүн гараагүй. Тэгээ хамгийн сүүлд юу хийсэн бэ гэх юм бол Америкчууд бөмбөгдөөд дараа Иранчууд бөмбөгдөөд дараа нь Америкчууд бөмбөгдөөд дараа нь Иранчууд бөмбөгдөөд тэгээ одоо нөгөө шатар биш юу лээ checkers дам маягаар ингээд тоглоод тэр бас үр дүн гарсангүй. Тэгээ хамгийн сүүлд өнгөрсөн 5 дахь өдөр Дональд Трамп юу хэлсэн бэ гэх юм бол одоо тоглоомын дүрм мөрдөхгүй бид нэр зүгээр хүссэн газартаа бүр замбраагүй бөмбөгднөө гэж байгаа. Энэ бас үр дүн авчрахгүй. Нэг Дональд Трамп мэдж байгаа. Америкийн Pentagon, Дани Ам бүгдээрээ мэдж байгаа. Тэгээ үр дүн гарахгүй болохоор энэ Иранчууд угаасаа хүссэн үр дүн авчнаа. Тэгээ тэр $1 2 сая долларын хооронд шимтгэлийн нэг шалахгүй. Гэхдээ төлжил таарна. Тэгээд Уман улс одоо зүгээр ингээд шууд хүлээн зөвшөөрч болохгүй байхгүй. Бас тэгэх юм бол Америкчуудад алуулах гээд байна. Тийм учраас ингээд бид нэр ерөөхдөө авмаар байгаа юм чинь. Тэгтээ ингээд данслуу орж байгаа юм чинь авахаас та гэд тий гимгүү царайлах хэрэгтэй байхгүй юу? Тий шууд ингээд Иран яас $1 явуул тал нь миний хаан банкны данс тал нь Q page гэсэн байгаа маяг явах юм бол Америкчуудад алуулах байхгүй юу? Тийм учраас яг хүссэн үр дүнгээл авчин. Тэгээд Иранчууд ерөөхдөө энэ дайны бол ялцсан байгаа гэсэн үг. Одоо зүгээр Америкчууд хэр ихээр ялагдмаар байгаа нь л одоо энэ зүгээр том асуудал нэг нөхгүй. Тийм. Ер нь гэхдээ одоо энэ шимтгэлийг Иран Уман аваад эхэллээ гэж бодъё. Аль хэдийн аваад эхэлсэн шүү дээ. Иран аваад эхэлсэн. Уман ерөөхдөө жоох ингээд шуналтай царайлж байгаа юм ингээд яах вэ гэл ер нь бол Америкчуудыг тэр бодит байдалтай эвлэрхийн Уман улс ингээд хүлээж байгаа. Гэхдээ энэ хоёр ерөөхдөө авна. Гэхдээ Уман хүлээхээс гадна бид нар ч гэсэн хүлээж байгаа шүү дээ. Ер нь бол Америк хүлээн зөвшөөрчих юм бол тэрнгүүр явж байгаа одоо усан онгоцуудын одоо аюулгүй байдал бол арай дээрдэж байгаа. Тэгээд Европчууд, Япончууд, Солонгосчууд нөгөө мөнгө сайтай улсууд бүгдээрээ төлсөн шүү дээ. Тэгээд ерөөхдөө тэнд гацсан байгаа усан онгоцнуудаа сая Strait of Hormuz нэгдсэний дараа бүгдийг татаад авцсан. Ямар улс төлөөгүй мэдэх үү? Нөгөө мөнгөндөө тэнэг ухаан муутай энэгтгэг. Тэгээд тэнд гацсан байгаа сейлеруудыг нөгөө тэнд усан онгоцоор гацсан байгаа ажилтнуудыг хэн чөлөөлөөгүй юм бэ гэх юм бол энэгтгэгчүүд чөлөөл. За ингээд Strait of Hormuz-тэй яг энэ 20 хэдэн километрийн нарийн усан замаар ерөөхдөө Иран тэгээ энд Уманы тий хэсэг байгаа. Энүүгээр ерөөхдөө хуваалцъя гэсэн одоо тохироо гарч байна. Тэгээд арабчууд UAE бүгдээрээ ер нь бол одоо pipeline
ганц нефтний хоолой барих төсөн мөсөө ингээ батлаад явж байгаа. Гэхдээ мөд тусахгүй л те. Эднэр бүгдээрээ ерөнхийдөө Strait of Hormuz-аар хараад байгаа. Гээд нефт газны хоолой барьсан ч Иранчууд тэрийг бас бөмбөгдөж чадна. Амар амархан 30-40 мянган долларын нэг дрон явуулаад тэгэл GG. Strait of Hormuz-аас бас цаашлах хувьд яг тэрний доор одоо урд нь Strait of Bab el-Mandeb гэж байгаа шүү дээ. Тэгээ одоо сая стратегийн тоглоом дээр юу гараад ирсэн бэ гэх юм бол сая Испани нэг жижигэн колон руу Марокко улс тултлан дайрлаа. Тэгээ Strait of Gibraltar гэсэн юм байна. Тэгээд Азад бол Strait of Malacca гэсэн юм байгаа. Тэгээд энэ Strait of Hormuz дээр ер нь бол нөө шимтгэл авдаг болоод эхэлчих юм бол тэ Истанбул одоо Турк улс тэ Босфорус Истанбул хот бас нэг 2 хуваацсан байгаа шүү дээ. Тэнд шимтгэл аваад эхэлнэ. Strait of Gibraltar шимтгэл аваад эхэлнэ. Тэгээд ер нь бол Америк ингээ хүчээ алдах юм бол заа яа янз бүрийн ингээ жижиг дунд зэрэг бас нэг томоохон гүрэн улсууд юу хийгээд эхлэх юм бэ гэх юм бол энэ геополитик дотор өмнө бол англичууд энэ дэлхийн далайг тэр чигтээ баздаг байсан бол сүүлийн за нэг 100 жилийн хугацаанд Америкчууд баздаг байлаа. Одоо тэгээд энэ томоохон стрейтийг ингээ алдчих юм. Bab el-Mandebийг бас алдчих магадгүй. Тэгээд удахгүй тэр Strait of Gibraltar тэгээд Босфорус бас ерөөхдөө геополитик томоохон тоглоомын нэг шатрын юун дээрээ дахиад тийм юмнууд гарч ирж байна. Сонирхолтой. Гэтэ ер нь бол түүхийг хараад үзэхэд одоо дэлхийн нөөц валют дандаа далайг одоо эзэлдэг улсууд л атгадаг байсан шүү дээ. Өмнө нь юунууд байсан одоо Нидерланд Доччууд байсан, Англичууд байсан, одоо Америкчууд байна. Америкчууд баг багаар бас хүчээ алдчихжээ. Бүр дээр нөө Viking, Vikingууд байсан. Тэгээд ер нь бол тэгээд дэлхийн тээврийн замыг эзэлнэ гэдэг чинь нөгөө төлбөр тооцоо, банкны систем, мөнгөн урсгал, худалдаа. Тэгээд Америкчууд өөрөө бас хэлж байгаа шүү дээ. Бид нар хүссэн галзуур руу дайрч болно, чадна. Дайрмаар явбал дайрах ёстой. Гэхдээ хинч бид нар лөө дайрах ёсгүй, чадахгүй, чадах ёсгүй. Ерөөдөө геополитикийн төлөвлөгөө Их Британий гүрэнтэй яг адилхан байсан. Ганцхан газараараа томоохон явж исэн гэх юм бол нөө монголчууд бид нар гэх юм уу да. Тэгээ дээр үед нөө Александр тий Наполеон бас Гитлер бас нэг үдсэн. Ихтэй нэг сайн явсангүй. Тэгээ Гитлерийг ясаар агаал дарсан л та. Тэгээ Наполеоныг бас ингээд дарсан. Тий ерөөдөө газрыг ингээ холбоё. Тэгээ ягаад Иран руу дайрж байгаа юм бэ гэх юм бол Иран, Европ, Хятад, Орос, Европ, Орос, Иран, Хятадыг ингээ холбочих юм бол дараагийн супер гүрэн болчих واخгүй юу? Эсвэл холбоо. Окей. Тэгээ хин хамгийн том тоглогч болох юм бэ гэх юм бол Хятадууд болно. Тийм учраас Америкчууд энэ стрейтууд ингээ далайн тээвэр зам Ираны эсрэг ингээ бат тэмцээд явж байгаа гэсэн үг байхгүй юу? Энэ нөгөө тоглоомын дүрм өөрчлөгдөж байгаа гэдэг нь өмнө нь далайг эзэрхдэг байсан бол хамгийн шилдэг ус. Одоо бол далайг тэр чигтэн байх шаардлагагүй. Нэг хідэн одоо усны хоолой дэлхийд одоо эдийн засагт маш хэрэгтэй усан хоолойнуудыг базчаад ер нь бол баг болох гэдэг шүү дээ. Яг уу тэрийг Наполеон хийх гэж үзсэн. Тэгээ англичууд гих мэд чи ингээд хатгасаар агаад боловсон. Гитлер хийгээд үтсэн. Бас фейлдсэн. Одоо хятадууд нэг бүс нэг зам билүү? Тэ нэг шин торгон зам гих мэт шин янз бүрийн юу явуулж байгаа шүү дээ. Энэ дотор бас газар ба далаа хоёулыг нь хослуулад тэгээд ингээ хятадуудыг хараад үзэх юм бол Гитлерийн төлгөө буюу Наполеоны төлгөө одоо Азасаа тэгтээ ижил стратегийг ингээ хөгжүүлээ явж байгаа. Тэгээд ер нь бол Америкийн араас тэгээ Америкчуудыг ингээ давах гэж үзэж байгаа. Гэхдээ амжилт нь хүрэх юм уугүй мó хэдүүлээ ерөөдөө харах хэрэгтэй. Гэхдээ ингээд Америкчуудыг хараад үзэх юм бол ингээд тэр чигтээ фейлдэд явж штэ. Тийм учраас хятадууд энийг амжилттай хийх магадлал бол маш өндөр. Гэтэ яг миний бодлоор хятадуудад нэг асуудал байгаа шүү дээ. Тэр нөгөө хүн амын буюу одоо залуу хүн ам нэг хэсэг нөгөө хүн амын тоо хит их болоод ирэхээр хятадын засгийн газар айл болгон нэг хүүхэдтэй болно гэсэн бодлого баримтлаа. Одоо хятадуудын хүн амын дийлэнхтэй бас хэдэн зуун залуу хүмүүс бас байгаа шүү дээ. Тэвчээс нэг гайгүй. Тэгээд робот химл ойхоноор энийг бүгдийг хийж бах уу. Ганц нэг асуудал юу юм бэ гэх юм бол хятад улсыг ингээ хараад үзэх юм бол амар том болчдөг. Гаццдаг. Тансаглал дээр ингээ гаццдаг. Одоо
Ингээд хаан юм уу тэр emperor том цайз дотроо өөрхөө түгжээд ертөнцөөс тасраад тэгээд ерөөхдөө муудаад эхэлдэг юм. Тэгээ ингээд нөгөө улс маань ингээд дэндүү консерватив заяа өрсөлдөөн байхгүй коммунизм маягийн юм явчаад тэгээд нөгөө шинэ компаниуд гарч ирэхгүй доороос шинэ цус ингээ гарч ирэхгүй ингээ систем маань тэр чинь гацаад тэгээд ингээд буцаагаад нурчдаг байхгүй. Окей. Хятадууд ягаад ингээд ийм одоохон ийм хүчтэй яваад байгаа юм бэ гэх юм бол цаана Америк нэг өлөөр дүүрэл явуулж байгаа байхгүй. Одоо Европ хараад үзэх юм бол химэл байхаан дээр 0. Тэ ямар секторууд нь сайн явж байгаа юм бэ гэх юм бол 100 жилийн өмнө 200 жилийн өмнө үүссэн секторууд нь сайн явж байгаа. Гэхдээ өнгөрсөн 20-30 жилийн хугацаанд Европоос юм гарч ирээгүй байхгүй. Тэгээд хятадууд юу хийж байна гэх юм бол японочдтой яг адилхан. Нөгөө Америкчуудыг дөөрөөгаад зарим юм дээр илүү болоод тэг ингээд өрсөлдөө явж байгаа байхгүй. Гэхдээ Америк алга болчих юм бол хятадууд японочдод яг буцаагаад араалуугаа орчих байхгүй. Одоо Японыг харалтаа 1980 70 90 оны үеэр хүмүүс юу ярьж ирсэн бэ гэх юм бол энэ хятадууд энэ японочдод дэлхийг эзлэх юм байна. Дэлхийн номер 1 удахгүй болох юм байна гэсэн чинь зөө гинт нөгөө 1950 оны үеэр ингээ хүч авч исэн японочдод хөгшөрж ирээд тэгээд яг Японд амьдарч исэн Япон компанид ажиллаж исэн хүмүүс бас энийг мэдэх байхаа ингээд Ахмад хүнийг ингээ эсэргүүцэж болохгүй Ахмад хүнийг ингээ тушаалвал хууль шин санаа ерөөсө гарч ирэхгүй за тэгээд янз бүрийн Япон улсын вебсайт л ороод үзээрэй. Яг 1990 юм уу 2000 онд гацсан. Тэ одоо зүгээр программистууд таадын дунд байгаа юм бол PHP янз бүрийн тиймэрхүү програмын хэлээр ингээ вебсайтаа хийцэн байдаг. Бараг ингээ 20 жилийн өмнөх технологиор ингээ гацсан явж байгаа хгүй. Тэгээд Япон хүн рүү ингээ нэг имэйл явуулаад үзээрэй заяа. Тэгээд имэйлийн attachment дээрээ нөгөө хавсарлууга нэг 30-40 мегабайт файлыг ингээ тий холбоод илгээх гэж үзээрэй. Болохгүй. Тэгээд энэ Японы дийлхий имэйл хаяг гэх мэт чинь 10-аас 15 мегабайтын янз бүрийн файлыг хүлээж авч чаддаг. Тэд нар бол яг ингээ царцсан гэсэн үг байхгүй. Тэгээд хятадууд бас тийм ирээдүйдээ байх магадaltaй яг гэх юм бол өмнөх түүхийг хараад үзэх юм бол данаа тэгдэг байсан. Тэгээ ингээ олон 100 жил ингээ тэг ингээ чавх шиг ингээ хатаад тэгээд ингээд бараг цогцолоод тэгээд бусад улсууд ингээ орж ирээд дайраад тэгээд буцаагаад нэг сэргэн мандал. Тэгээд буцаагаад ингэдэг. Тэгээд юу юм бэ гэх юм бол Европ хараад үзэх юм бол Америкчууд хараад үзэх юм бол үргэлж ингээд шин цус ингээд данаа хөвсгөл данаа хөгжил өнгөрсөн 1000 жилийн хугацаанд бол тийм юм байсан. Хятадууд энийг хийж чадах юм уу гэх юм уу ерөөхдөө харах ёстой. Тэгээд Америк байхгүй болчих юм бол хятадууд айгүй маш богинохон хугацаанд буцаагаад тэр хивэндээ орох баха. Энэ бол нөө дэлхийн том аюул. Монголчуудын хувьд бол энэ бас томоохон аюул. Тэгээд хятадууд бүр ингээ ялцарцсан ингээ гацсан царцсан хөгшөрцөн байх үедээ монголчууд дайраад ороод зүгээр ингээ нислаа хийсэн шүү дээ. Тэ 100 дахин илүү хүн хамтаа ирнэ. Чингис хаан гих мэт чинь тэд нэр тэ хятадыг ингээ эзэлж авч чадсан байхгүй юу? 100 дахин их хүн. Хэрнээ ингээ эзлээд авсан байхгүй яг гэх юм бол тэд нар ингээ зүгээр гэл тэ нэг монгол цэрэг нэг 100 хятадыг алж яхна шүү дээ. Зүгээр ингээ солонгос хүмүүсийг харах юм бол одоо K-pop тэ ингээ хагалгаа хамар уруул хөмсгтэй ингээ анхаарад явж байгаахгүй нэг Азийн өвчин байхгүй юу? Одоо хятад дотор бас яг адилхан ингээ TikTok контент хараад үзсэн бол бүгдээрээ нүд мүд давхрааны хагалгаа хийцэн тийм тэнэг юм дээр анхаардаг байхгүй юу? Тэгээд дахиад нэг 50 жилийг ингээ урагшлаад үзье заяа тэгснээр тэнд баахан эмхтэй юм уу эрэгтэй юм уу гэсэн мэдрэхдэггүй. Тэгэл нэг 100 монгол цэрэг явуулчих юм бол тэгэл тэ бараг улсын аварга ингээд сумын наадам руу явуулж байгаа гэсэн үг. Бүгдийн нэг шидэл эзлээ авчих واخгүй. Тийм учраас тэр тэ нүүдэлчин хүмүүс нэг 200 300 жилийн хугацаанд нэг удаа тэр том гүрэнгийг зүгээр ингээд залгичдаг байсан байхгүй. Тэгээ буцаагаад тэгээ монголчууд биднэрт яачдаг байсан бэ гэх юм бол тэр хятадуудын люксус тэ luxury амьдралтай ингээд дасаад тэ одоо хувлаа гэх мэт тэрний удам тэгэл яг хятадтаараа ярьж эхлээд бас цайз дотор ингээ яагаад тэгээд тансглаа тэгээд монгол хүнийг хараад үзсэн бол жоохон мөнгөтэй болоод ирэхээр 5 70 99.11 тэгэл ингээл бүдүүн гүзээтэй хар ярьстай ингээ машинаасаа гараа унжуулсан тийм юм болчдөг байхгүй. Тэгээ бид нэр ингээ буцаага хөөгдчихдэг. Тэгээ 300 жилийнээрээ ингээл наан цаанаа юм тоглолт. За яг жоохон хазаарчлаа тий.
Тэгээ сонирхолтой байсан байж магадгүй. За. Та сая одоо дараагийн ярих гэж байгаа улс орнуудыг бол дурдлаа хальт. Хойлоо Монгол улстай одоо зүүн талын хөшүүдээ тэгээ далайн хөшүүдээ ярьцیں۔ Эхнийх нь Солонгос, хойлоо Солонгосын талаар өмнө бол нэлээдгүй ярьсан. Эндээс одоо Kospi гэдэг одоо Америкийн S&P 500 хамгийн шилдэг компани 500 компани те байдаг бол Kospi гэдэг Солонгосын зах зээл дээр байгаа. Манай Монголын хөрөнгийн биржийн топ 20 тий MSCI 20 топ 10 маруу. Kospi бол тэр яг нөгөө S&P 500 эсвэл бараг тий бараг Dow Jones ч юм уу. S&P 500 Dow Jones-ийн холимог гэх юм уу. Тэгээ топ компаниуд орсон байгаа. Samsung, SK тэгээд янз бүрийн чайболын охин компаниуд тэндээ бүгдээрээ бүртгэлтэй явж байгаа. Та бас яг чайболуудыг дурдлаа л да. Одоо энэ Kospi-гийн дийлэнх бүтцийг хараад үзэх юм бол SK Hynix, Samsung гэсэн компаниуд. Энэ одоо сүүлдээ одоо S&P 500 шиг индекс байгаа болоод тий энэ хиймэл оюун ухааны зүгээр арилжааг хөшүүрхтэй хийх ийм боломж юм шиг надад харагдаад байгаа байхгүй. Одоо та эндээс харах юм бол тий өдөрт 20 унаад 1 их 80, 1.1 их 80 won одоо 2.7, 2.8 их 80 төгрөг зах зээл дээрээс алга болсноо буцаагаад 25%. Одоо үнэлгээгээр агшсан гэсэн үг байна. Үнэлгээгээр агшаад. Окей. Тэгснэ буцаагаад гараад ирсэн. Яа. Тэгээд юу юм бэ гэх юм бол нөгөө тэгээд манай энэ шоуын ерхий ивент гэтгэж Pepperstone тий хэдүүлээ бас ингээд бага мөнгөтэй данс эзэмшиж байгаа хүмүүст ямар боломж өгөх гээд байгаа юм бэ гэх юм бол арилжаа хамт хийж сураарэ тий. Гэхдээ за юу энэ солонгосчуудын алдаа хийж болохгүй. Яг гэх юм бол энэ солонгосын хөрөнгийн бирж ба энэ Kospi индекс ягаад тэнгэрлүү пуужндаад нав сунаад явж байгаа юм бэ гэх юм бол маш олон хүмүүс хөшүүрэг ашиглаж байгаа. За эхлээд цалингийн зээл авж байгаа, ээж аав ах нараасаа мөнгө зээлж байгаа, нэмээд байр маяра процент тавьж байгаа. Тэгээ нэг 100 сая won цуглуулад зүгээр нэг хувьцаа авахгүй. За юу. Тэр хувьцаагийг дахиад брокероосоо дахиад зээл аваад за юу. Тэгээ нөгөө 100 сая won-ыг энэ тэндээс зээлээд авцсан заяа. Цалингийн зээл, ирээдүйн орлого, байр маяр гих мэт шин. За. Нэмээд брокероосоо дахиад нэг 100 сая won авч гин. Окей. За тэгээ 200 сая ингээ won болж гин заяа. Ингээ давхар. За тэгсэн чинь юу хийж гинэ гэх юм бол дахиад хөшүүрхтэй хувьцааг авч байгаа. Яг гэх юм бол SK Hynix, Samsung, Micron гих мэт хувьцаагийг чи шууд авч болно. Эсвэл тэдний 2 дахин 3 дахин 4 дахин хөшүүрхтэй хөлбөрийг бас авч болно. Тэгээд юу юм бэ гэх юм бол за окей ингээд 100 сая won-тай эхэллээ. Брокероос дахиад нэг 100 сая won авлаа. Тэгээ 2 дахин хөшүүрхтэй ETF юм уу хувьцааны хөлбөрийг авчих юм бол 400 сая won хувьцаа авлаа. Тэгээд хамгийн лайта юм юу юм бэ гэх юм бол ингээ үзүүлчих заяа. Тэ? За ингээ 400 сая won-ы үнэлгээтэй хувьцаа авлаа. Тэгээд 25%-аараа дээшээ доошоо савлчих юм бол за юу. Чиний анхны үндсэн хөрөнгө олцгоо байхгүй болчих гэсэн үг байхгүй. Окей. Яг гэх юм бол чи 4 дахин хөшүүрэг авцсан байгаа. 25%-аар өсчих юм бол чи анхныхаа 100 сая won-аа нэг даблтна гэсэн үг. Окей. За тэгээ хоёр талтай. Окей. За тэгээд өнөөдрийн энэ нэвтрүүлгийн дараа манай анхны Pepperstone дээрээ данс нийсэн хүмүүст арилжааны зөвлөгөө та тэр очно бидний яг хийж байгаа арилжаа биднэрт таатай хуваалцсан. Тэгээд нэг юм анзаарах бах. Дийлэх мөнгө зүгээр хөшөөрөхгүй. Кэшээр хийж байгаа. Кэшээр хийж байгаа. Ерөнхийдөө тийш оруулсан мөнгөнийхаа нэг 15-аас 20%-ийг ашиглана. Үргэлж бүр хаяа нэг алтан боломж гараад ирэхээр магадгүй шуналдаад нэг 20-25 руу хүргэн. Гэхдээ бид нэр хизээч хамаг мөнгөөр арилжаанд орохгүй. Яагаад вэ гэх юм бол иймэрхүү өдрүүд ирэх юм бол тэ тэр индексүүд юм уу хувьцаанууд нэг 20-30%-аар савлчих юм бол заяа бидний данс байхгүй болчихно. Тэ. Тийм учраас солонгос хүн шиг арилжаа хийж болохгүй. Тэ яагаад гэх юм бол зүгээр математик тархалт гих мэт шиг ингээ хараад үзэх юм бол тэ ингээд энэ Kospi index жилд нэг 4-5 удаа 20%-аар савллаа гэх юм бол тэ тэгээд нэг 2-3 жил хөрөнгө олт хийх юм бол чи хизээний энэ цагт алуулна гэсэн үг байхгүй. Гэтэ энэ мэдээж солонгосчуудын одоо хөрөнгө оруулалтын сэтгэл зүйн мэдлэг багтаа нэг талаас холбоотой. Нөгөө талаас миний бодлоор энэ Kospi index ийм их Samsung, ийм их SK Hynix
Ер нь бас бүтцийн хувьд ер нь жоохон алдаатай юм биш үү те. Үгүй зүгээр хөшүүргүй байсан бол ингэж том савлахгүй 20-30-аар индекс эзэж савлахгүй. Яг гэх юм бол энэ Солонгост юу болсон бэ гэх юм бол хөрөнгө оолтын сангууд нь бүгдөө хөшүүрэг авсан, G90 иргэн хөшүүрэг авсан. Тэгээ баг хамгийн хөшүүрэг өндөртэй хөрөнгөний зах зээл нэгс хим юу болсон бэ гэх юм бол Солонгос болсон байхгүй. Тэгээ дараагийн хоёулын ярих байгаа сэдв бас хөшүүрэгтэй холбоотой. Солонгосоос явахаас өмнө ер нь одоо эндээс солонгосчууд маань бусад дэлхийн зах зээл юу сурах бол нэгт мэдээж хөшүүрэг бити ашигла. Тийм. Солонгос одоо зах зээлд ажиллаж байгаа хүмүүс ер нь бол юу суралцах бол шунлагаар хөшүүрэг ашиглаж болохгүй. Тэгээд ер нь бол манай автомата дээр ер нь бол хөрөнгө оруулагчийн мөнгөнийхэн 60-70% нь кэш буюу бонд нэр хэвддэг. 20-30% хувьцаа. Тэгээ миний өөрийнх нь удирж байгаа хөрөнгө оолтын сангууд ер нь бол дийлэх нь амар удаан хөдөлдөг. Тэгээ яст мэлхий маягийн хөрөнгө оолт руу ордог. Хаяа. Тэ жоохон ингээд тэ нэг 2-3 хоногийн хугацаатай нэг арилжаа хийдэг. Гэхдээ манай сангуудын кэш үргэлж нэг 30-40% дандаа ингээ кэшээр эвдэг. Би өөрөө бас яг адилхан тий ер нь бол бүр хаяал нэг багцаа ингээ тулалны авдаг. Гэхдээ ер нь бол дандаа ингээ савлгаагүй хөшүүрэггүй тэгээ ийм дээшээ доошоо ингээ нисч дэлбэрдэг ингээ галзуу уулган шиг хөвцөөлө би угаасаа хөрөнгө болт хийх дурггүй яагаад вэ гэх юм бол өсөх үедээ ашгаа авч чаддгүй. Унах үед нь ингээ сэтгэл зүгээр унцдаг. Тийм учраас иймэрхүү юм лөө хөрөнгө олт их амар хэцүү байдаг юм а. Тийм учраас би өөрөө аягүй сайн мэдж байгаа болохоор за эндээс хоол байя. Тэг ингээд мөлхөө яваад тэг жилийн дотор нэг 20-30-40% өгөөж авсан ч болохгүй. Тэг заавалч мөнгөө дөрөв нугалсан ч одоо тэр мөнгөө буцаагаад алтчихдээ. Ер нь ойр зах зээлийн тренд их хөшүүрэг байна шүү те. Одоо Leopold Aschenbrenner хойлоо судахгүй ярина. Солонгос. Тэгээд энэ юу болж байна гэх юм бол US долларын индекс хэдүүлээ өнгөрсөн шоу дээр бас ингээ гайхсан шүү дээ. Хамгийн сүүлд доллар яагаад гэмт яач вэ гэх юм бол Хятадын төв Японы төв банк тэгээд өөр хэм блэ? Японы төв банк тэгээд Америкийн нэгдсэн улсын төв банк Sangam энэ хоёроос интервенц хийсэн. Ер нь одоо та дараагийн слайд дээр явах юм бол энэ йений график байгаа. Яг гоо энэ нөгөө юу хийж байна гэх юм бол нэг доллар чангараад энэ Strait of Hormuz Ираны дантай тэрчтэй холбоотой байхгүй энэ доллар маань чангарч байна. Тэгээ ингээ алт унж байна. Тэгээ алт бол яг функцийнхаа дагуу одоо үүргээ биелүүлж байгаа гэсэн үг. Алт юу юм бэ гэх юм бол төв банк улсын одоо нөөц гэсэн үг шүү дээ. Тэ Монгол улс ч гэсэн тодорхой хэмжээний нөөцөө ингээд алтаараа хадгалдаг. Тэгээ нөөцөө хизээ ашигладаг юм бэ гэх юм бол нөгөө тэ хэцүү болох үедээ. Тэгээ Турк ерөнхийдөө юу исэн бэ гэх юм бол алтныхаа нөөцөө зараад дууссан. Саяхан Орос холбоо юу исэн бэ гэх юм бол алтныхаа нөөц тодорхой хэмжээгээ бас зарсан. Араби орнууд нефтэ зарч чадахгүй болохоор тэр чигтээ сүүлийн үед зүгээр ингээд алтаа л зарж байгаа. Тийм учраас алтны ханшин буурж байгаа. Тэгээд алтаа зараад юу худалдаж авч байгаа юм бэ гэх юм бол доллар худалдаж авч байгаа. Тэгээ энэ Араби орнууд бас юу хийж ийна гэх юм бол амар их зээл тавиад эхэлсэн. Энэ жилдээ түүхэнд баг хамгийн дээд хэмжээндээ бонд гаргаж байгаа. Тэгээ юу ярьж байгаа юм бэ гэх юм бол энэ Strait of Hormuz хаагдсан байна. Энэ бол төр зүрийн асуудал удахгүй нээгтнэ. Манай орлого, манай төсвийн орлого тэр чигтээ тасарчлаа. Тэгээ манай ард түмэн ерөөхдөө үргэлжлүүлээд амьдрах ёстой. Нөө ковид үеэр Монгол болсон юмтай амар адилхан шүү дээ. Тэгээ биднэрт одоо юу хэрэгтэй юм бэ гэх юм бол кэш хэрэгтэй байна. Дараа нь тэгээ нефтний үн ханшин сайхан өндөр байна. Тэгээ удахгүй Strait of Hormuz хэвийн болоод ирэх юм бол энэ бондуудыг чинь эргүүлээд төлнө. За тэгээд юу болж байна гэх юм бол дэлхийд даяар маш олон орнууд долларын араас явж байгаа. Японд бас яг адилхан. Тэгээ амар сонирхолтой юм бэ гэх юм бол дэлхийн хамгийн их Америкийн засгийн газрын үнэт цаас эзэмшдэг улс ямар улс юм бэ гэх юм бол Япон. Тэгээ хүмүүс юу гэж боддог юм бэ гэх юм бол Японы төв банк буюу Японы засгийн газар баахан Америкийн засгийн газрын бондтой суудаг юм байна гэж боддог байхгүй юу? Худлаа. Яг гэх юм бол Японд байгаа хөрөнгө оруулагч нар, мэргэжлийн хөрөнгө оруулагч нар, институт байгууллагууд юу мэдж байгаа юм бэ гэх юм бол манай улс амар хөгшин. Манай тэтгэврийн систем удахгүй нурна. Тэ манай татварын бодлого онцгүй. Манай
Төв банк ерөөдөө байнга йен мөнгө хэвлэж байгаа. Манай Монгол улс манай Япон улсын төсөв баг хизээ тэнцвэртэй төсөвтэй байсан бэ? Бүр санахгүй байна. Тийм учраас энэ йенийг би авахгүй. Тэгээд дийлэх доллар буюу долларын одоо үнэлгээтэй Америкийн засгийн газрын бонд хин эзэмшдэг юм бэ гэх юм бол Японы хөрөнгө оруулалтын сангууд, Японы даатгалын компаниуд, Японы банкуд, Японы ард иргэдүүд. За тэгээд өнгөрсөн 20 жилийн хугацаанд Япон улсын засгийн газрын бонд өгөөж хэд байсан бэ? Тэгээс 0.1 хэд? 0.5 0.5 Тийм учраас чи ингээд тэтгэврийн сан. Эсвэл чи өөрөө тэтгэврт гаргаж байгаа хүн. Японы засгийн газрын бонд 0% өгөөчтэй авах юм уу? Америкийн засгийн газрын бонд 3-4% өгөөчтэй авах юм. Аль нэг авах юм? Тэч Америк. Яа тэгэл яан ингээд үүргэлж ингээд урсаал явж байгаа байхгүй. Япончууд хийвэлж гин. Эдийн засаг ингээ оруулж гин. Тэгээ Японоос гараа явцдаг. За тэгээд одоо юу хийж байна гэх юм бол нөгөө Монголд бас яг адилхан нүүрс гараа болчих юм бол манай засгийн газрын дуракууд, манай Төв банк гих мэдчихэн юу хийдэг юм бэ гэвэл төгрөг хевлээлээдэг. Тэгээд төгрөг маань хаашаа урсдаг юм бэ гэх юм бол доллар руу урсаа явцдаг. Тэгээд эргүүлээд нөгөө нефт нүүрс буюу зэсээр эргүүлээ орох хэвээр нөгөө доллар орж ирэхгүй болохоор тэнцлээ алдаад төгрөгийн ханш маань суларчдаг байхгүй юу. За тэгээд Японд юу болж байгаа юм бэ гэх юм бол яг Монголд болж байгаа юм ерөөдөө амар томор болж байгаа. Амар томор. 1986 онд сүүлд одоо таны яриад байгаа intervention буюу Америкийн сангийн яам Японд тусалцж оролцсон юм байлээ. Одоо энэ хоёр дахь удаа нь болох гэж та дараагийн слайдаар харах юм бол одоо энд харагдаж байна 86 оноос хойш хамгийн сул байгаа үедээ. 86 онд нэг 190 $1 190 йен байсан. Plaza Accord болсон шүү дээ. Одоо 162 йен. Энэ 86 онд юу гэсэн гинэ та дахиад? Plaza Accord. Ерөнхийдөө дөрвөн төв банк ерөнхийдөө хамт уулзаад. Тэгээ юу исэн бэ гэх юм бол йен дэндүү сул байна. Тэгээд юу исэн бэ гэх юм бол интервенц хийсэн. Йенийг навс унгаацсан. Тэгээд энүүгээрээ дамжуулаад ер нь Японы эдийн засгийг нураацсан гэж хэлж болно. Тэгээд юу болж исэн бэ гэх юм бол Япон эдийн засаг ямар эдийн засаг юм бэ гэх юм бол экспорт эдийн засаг. Тэгээд Японд бүтээж байгаа бүтээгдэхүүн юугаараа үнэлэгдэх юм бэ гэх юм бол йенээрээ үнэлэгдэнэ. Тэгээд та чи ингээ харж байгаа юм бол 1990 оноос хойш 2020 он хүртэл йений үн ханш ерөөхдөө чанга байсан гэж хэлж болно. Тийм учраас Японы экспорт үнэтэй. Одоо 160, удахгүй 180, удахгүй 200, магадгүй бүр 300 хүрээ явчих юм бол Япон руу аялах нь амар хямдхан. Японд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн амар хямдхан. Тэгээ сүүлийн үед Япон руу явсан хүмүүс эсвэл Японд амьдарч байгаа хүмүүс таад харж байгаа импортоор авчирсан бараа бүтээгдэхүүн компани дотор үнэтэй. Тэгээ Япон руу аялж байгаа хүмүүс ямар хямдхан юм бэ? Болсон байхгүй яг гэх юм бол нэг гой амттай рамен тэгээ 1000 йен гэх юм бол улам хямдраа явж байгаа байхгүй. Тийм юм болж байгаа. Тэгээд одоо нэг талдаа Японы санхүүгийн байгууллагууд гих мэтчлэн одоо йений үн ханш буурж байгаа болохоор нэг талтаа ингээд дарамт үзүүлж байгаа. Нөгөө талтаа экспортыг амар дэмжиж байгаа. Тэгээ ингээд йен маань ингээд суларсны дараа юу болж байна гэх юм бол нөгөө Японы Nikkei индекс бас ингээд өсөө явж байгаа. Яагаад вэ гэх юм бол гинт Япон компаниуд буцаага дэлхийн зах зээл дээр экспортын зах зээл дээр өрсөлдөх чадвартай болж байгаа. Хинтээ өрсөлдөд байгаа юм бэ гэх юм бол одоо тодорхой хэмжээнд Тайван, Солонгост өрсөлдөд эхэлж байгаа хгүй амжилттай. Энэ бас нэг сонирхолтой нуанс. Йен өргөжлүүлээ яах юм бэ гэх юм бол суларна. Тэгээ ер нь Америкийн зах зээл ингээд хараад байхад одоо Америкийн бондын зах зээл, өрийн зах зээл гадаадаас ямар их хамааралтай юм бэ гэдгийг ер нь энэ Японы кейс дээр нэлээд бүх хүмүүс анзаарч их шиг байна. Тэгэд энэ Америкийн Төв банк орж ирж байгаа, сангийн яам нь орж ирж байгаа таны бодлоор яг зөв үйлдэл үү, буруу үйлдэл үү $60 тэрбум гэсэн баха те сангийн яам Япон руу шахна гэж би сонссон. Яг нийлээд Америкчууд ер нь бол юу бичсэн байсан бэ гэх юм бол энэ айгүй сэргэлэн Scott Bessent бас ухаантайгаар тэгээд ингээд энэ ширээний зураг баггүй ширээн дээр to do хийх ёстой зүйл buy Japanese yen JPY тэ 5-аас 10 тэрбум доллараар. Тэгээд чи зүгээр ингээд цаасаа ширээн дээр мартсан гэж бодож байна уу?
Цаана янз бүрийн хэвлэл мэдээллийн хүмүүс нэг ярьцаж за би нөхшөө би өнөөдөр нэг цаа чи зураг аваад од болоорой. Тэгээ энэ зах зээл рүү мэдээлэл өгч байгаа хгүй наад янте бити оролтоо. Гэхдээ одоо хүмүүс юу хийж байгаа юм бэ гэвэл цус үнэртээр эхэлж байгаа хгүй акулуудын хувьд. Окей. Бүр тийм хүнд болцсон юм уу? Бүр Америкчуудын тусламж хэрэгтэй юм уу? Тэгээ интервенц хийгээд байгаа юм уу? Тэгээ хүмүүс яадаг юм бэ гэх юм бол одоо маш олон хөрөнгө оруулалтын сангууд окей сул байна. Тэ? Япон йен цус алдчихээн. Төргөн дуудсан юм байна. Сэхэнд хөвтөж байгаа юм байна. Одоо том хөрөнгө оруулалтын сангууд юу хийж байгаа юм бэ гэх юм бол араас нь дахиад утга шаачдаг байхгүй юу? Шорт хийж байгаа. Шорт хийж байгаа. Тэгээд ер нь бол жоохон драма болж байгаа гэсэн үг заяа. Японы йенийг аврах гээд байгаа ирнэ. Одоо энэгээр дамжуулаад яг эсрэг үр дүн бүр хүчтэй гарч ирнэ. Тэ одоо нэг амар ингээ идээлсэн шархан дээр жоохон наалт наагаад байгаа хгүй жоохон ибуфен уугаад. Тэгээ дахиад нэг 2-3 сар ингээ гайгүй явчихсан заяа. Тэгээ буцаагаад бүр идээлсэн, бүр халуурцсан сэтэрчдэг. Тэгээ надад юу санагдж байгаа юм бэ гэх юм бол нөө 2010-аас 12 оны хооронд Швейцар улс бас өөрийнхөө Швейцар франка ингээ барих гэж үзсэн. 40 тэрбум франк ингээ франкаараа дамжуулаад өөрийнхөө мөнгөө евротой ингээ тэнцүү барих гэж үзсэн. Тэгээд яасан бэ гэх юм бол хөрөнгө оруулалтын сангууд тэрийг хараад тултлан шорт хийгээд тэгээд Швейцар банкыг ингээ бодоо олгосон шүү дээ. Тэгэл нэг өдөр зүгээр 20%-аар савлцсан. Тийм юм удахгүй болно. За тэгээ ингээ бас эхлээд Японы төв банк тэ нам авсан. Араас нь Scott Bessent тэ дахиад нэг өшгөлөөд тэгээд энэ уналтынхаа бараг 10 хэдэн хувь буцаагаад байхгүй болцсон. Тэгээд хоёлоо тэр орой нөгөө камера унтраасны дараа долларын индекс ингээд унтсан байж тээ гэсэн чи хоёр бит хоёр юу хийсэн бэлээ? Шууд яагаад? Үгүй шууд долларын индекс худалдаа авсан шүү Тэгээд дээ. нэг фьючерс авсан шүү дээ. Нэг гэрээ авсан. Тэгээд тэр одоо сайхан нэмэгтэй орцсон байгаа. За дараагийн хөшүүрэгтэй түүх. Энэ бүх юм юу юм бэ гэх юм бол хөшүүрэг тий? Зээл мэлтэй холбоотой тэгээд дампуурл ярьж байгаа шүү. За одоо танд би юу харсан бэ гэхээр талигач Charlie Munger одоо хүн болгон энийг үзэж байгаа ихэнх хүмүүс мэдж байгаа Warren Buffett гэдэг агуу хөрөнгө оруулагч. Одоо бидний энэ цаг үеийн хамгийн шилдэг хөрөнгө оруулагч гэж хүмүүс хэлдэг. Түүний хамтрагч Charlie Munger замианд ялгаагүй бас мундаг хөрөнгө оруулагч. Айгүй алдартай нэг юутай. Хэлсэн хөхтэй байдیں۔ Эрэгтэй хүнийг ер нь бол нэг 3 юм л ална. 3 айл. Ухаантай эрэгтэй хүнийг 3 юм алдаг. Liquor одоо арх. Liquor, ladies and leverage. Арх, эмэгтэйчүүд, хөшүүрэг. Ер нь нэг шууд орчуулах юм бол тэнгууд хажууд нь тэрийг ашиглаад хүмүүс амар funny юм оруулсан байлаа. Эрэгтэй хүнийг ухаантай эрэгтэй хүнийг 3 юм алдаг. Liquor, ladies, Leopold. Yeah, Leopold. За өмнөх дугаар дээр хойлоо ярьсан Leopold Aschenbrenner гэдэг Aschenbrenner. Үнс шатаагч гэсэн үг. Амар сонирхолтой нэртэй герман. Ерөнхийдөө money Brenner гэд нэрлэх ёстой байна. Ягаад вэ гэх юм бол Leopold 30 гаруй тэрбум долларыг шатаачлаа. Тэг яг энэ шатаах процесст мэдээж түүний хамгийн гол thesis одоо таамаг юу байсан бэ гэхээр хөрөнгө оруулалтын хиймэл оюухан дээр байсан. Алсан шүү дээ. 200 сая доллар хэд болгосон бэ? 200 сая доллар хамгийн дээд зэгтээ 45 тэрбум доллар болгосон гэж байгаа байхгүй. Тэгэд яг энэ хиймэл оюуханы одоо бас хавцаануудын уналт өмнө 7 хоног бол нэлээдгүй бол болсон тодорхой хэмжээнд. Энэ таны бодлоор ерөнхийдөө энэ дайн, нефтнес босноо эсвэл нөгөө Amazon, Google тайлангууд тавьсан CapEx буюу одоо нийт зардлаа тий үйлдвэрлэлийн зардлаа нэмнэ гэснээс босноо ер нь таны бодлоор энэ pub correction жижиг уналт юунаас болсон бэ? Зүгээр дэндүү хурд нь дээшилсэн. Тэгээд хүмүүс яасан бэ гэх юм бол дэндүү олон хүмүүс хөшүүрэг авсан. Авах хэсгүй хүмүүс зөндөө авсан, итгэл муутай хүмүүс нь авсан. Төвчээргүй мөнгөөр авсан. Тэ? Хүүхдийн сургалтын мөнгөөр авсан. Тэтгэвэр одоо нэг жилийн дараа тэтгэврт гаргаж байгаа хүмүүс тэргээр авсан. Сарын дараа хорт тавдрынхаа имчилгээ төлөх ёстой мөнгөөрөө авсан. Гэх мэт чинь янз бүрийн аимшигтай юмнууд байгаа байхгүй. За тэгээд тиймэрхүү хүмүүс яадаг юм бэ гэх юм бол нөгөө яг ингээд оргилцэг байгаа шүү дээ. Нөгөө баблийнхаа оргилцэг одоо биткойн дээр хэдүүлээ энийг харсан монголчууд тэр
Өнөөдөр хүртэл шоронд ороогүй янз бүрийн coin гаргасан хүмүүс. Тэрэн дээр харсан. Тэг яадаг юм бэ гэх юм бол ингээд тэнгэрлэг пуужнаа. Тэгээд тухайн үед хүмүүс яг ингээд банк дээр суугаад барьцаа ингээд бүртгүүлээ яаж байгаа байхгүй. Тэгээд яадаг юм бол оргил цэг дээр хамгийн төвчээр муутай авах хэсгүй хүмүүс авдаг. Тэгээд нэг Японы амар сонирхолтой түүхэд байхгүй. Японы хөрөнгийн бирж Nikkei хамгийн сүүлд өнгөрсөн жил оргилцэгтээ өрсөн. Гэхдээ тэрний өмнөх оргилцэг хизээ байсан бэ гэх юм бол 1991 онд байсан. За тэгээд Nikkei бүр ингээд тэнгэрлэг пуужндаад тэгээд нэг өвгөн байсан заяа. Асар их мөнгөтэй. Хувьцаа лоби хизээч хийхгүй. 1981 оноос хойш ингээд яриад 82 онд би авахгүй. 85 онд би хизээч хувьцаа авахгүй. 89 онд би хизээч хувьцаа авахгүй. Гэсэн эргэн тойр ингээ хүмүүс нүдэн дээр ингээ баяж авч байгаа байхгүй. Гэсэн чи өвөө заяа 1991 онд за энэ үнэн юм байна. Одоо хамгийн хувьцаа эсэргүүцдэг байсан агаа 1991 онд за хүн болгон одоо найдвартай баяжж байгаа юм чинь би бас жоохон ашиг авъя гэд тэ хамаг хөрөмтлөө Nikkei гэх мэт чинь Японы хувьцаа руу хийсэн. Тэгээд тэр өвөө ямар өдөр хөрөнгө олт хийсэн бэ гэх юм бол оргилцэг өдөртөө хийгээд тэрнээс хойш хөрөнгө олт хийсэн мөнгийнхаа 72% алдсан. Зээлэр аваагүй шүү. Зээлэр авсан бол хамаг мөнгө алдах байсан. Тэгээ энэ солонгосчууд ер нь бол тиймэрхүү сэтгэлгээтэй мэдрэл муутай all-in хийдэг. Тэгээд Squid Game тоглоом дотор ямар хүмүүс ингээ оролцдог вэ? Ер нь жоохон мөнгө муутай. За муухаар эхлэхэд ядсан хүмүүс. Хөшүүрэг ашигласан хүмүүс. Мөнгөний асуудалтай. Хурдан баяжия. Тэ? Шуналтаа лөөр хийгээд дараа нөгөө easy аргаар мөнгө олъя гэсэн хүмүүс. Тэг өргөлж яадаг юм бэ гэх юм бол ингээ фейлдэг. За тэгээд чи энд юу хийгээд байгаа юм бэ? Би чамайг ерөөхдөө санхүүгийн хувьд бол бат гэж бодсон ш. Тэгээд нөгөө Leopold-ийн зургийг ингээ дотор нь эвлэрүүлээ ингээ тавьсан. Тэг гайхалтай байхгүй юу? 30 тэрбум долларыг алдна гэдэг чинь нэг өдөрт, 2 өдөрт, 7 хоногийн дотор. 7 хоногийн дотор. Тэгээд Leopold юу хийсэн бэ гэх юм бол 4 дахин хөшүүрэг авсан. Тэгээд Leopold-ийн хөрөнгө олт хийж ирсэн хувьцаанууд дунджаар нэг 30 хэдэн хувиар унсан. Тэгээд дунджаар 30 хэдэн хувиар уннаа 4 дахин хөшүүрэгтэй гэдэг нь багцсан байхгүй. Gone. Bye bye. Тэгээд Nebius янз бүрийн хувьцаанууд бүр 50% унсан байхгүй. Тэгээ he got wiped out. Тэ GG болсон. Гэтэ ямар ч гэсэн сангаа бол хаахгүй гэсэн. Хаагдцсан. Ерөнхийдөө public portfolio одоо нөгөө нээлттэй хувьцаанууд нь бүгдээрээ байхгүй. Дуудлага улдаагаараа бүгдийг зарцсан. Тэгсэн. Citadel тэ одоо Америкийн хамгийн том муухан хөрөнгө оруулалтын сангуудын нэг. Тэгээ энийг жисаалт байна те. Citadel Ken Griffin өдөртөг 67 тэрбум доллар. Тэрний дараа 7 сарын ихээр 45 тэрбум бол situational awareness. Тэгээ Leopold Aschenbrenner-гийн сан. Pershing Square-ийн 20 тэрбум тий. Bill Ackman гэдэг бас мундаг хөрөнгө оруулагч. Тий. Тэгээд ер нь бол нөгөө тэрбум доллараас дээш гараа явчих юм бол өдөртөд амар хэцүү. 50 сая доллар нэг хувьцаа зармаар гэх юм бол баг боломжгүй байхгүй. Энэ Citadel бол нэг жоохон онцгой. Тийм брокерийн одоо дэт бүтцийг тэр чигтээ эзэлдэг компани гэсэн үг. Нөө онцгой байгаа учраас 60 хэдэн тэрбум долларыг байшуулж чаддаг. За тэгээ Citadel компани бас юу гэдэг юм бэ гэх юм бол өргөлж сангаа ингээд багасгадаг. Яг гэх юм бол 100 тэрбум 200 тэрбум бид нэр байшуулж чадахгүй гэж байгаа байхгүй. Нөө зах зээл дийлэхгүй гэж байгаа. Тэгээ Leopold юу хийж исэн бэ гэх юм бол нөгөө дэндүү их үнэлгээ эхлээд нөгөө 200 сая доллартай ингээ эхэлж байхдаа нэг амар тий амархан өдөртөг ийм жижигхэн уралдааны усан онгоц шиг байсан байхгүй. Тэгсэн чинь ингээ 45 тэрбум болсон чинь ингээд супер крузер болсон байхгүй. Одоо тэр нефт зүүдэг усан онгоц. Тэрийн өдөртнөө ингээ бүтэн иргэнэ гэдэг чинь бараг нэг хитэн сар яжлахгүй. Одоо Leopold-ийн 45 тэрбум долларынхаа хувьцаагаа бараг яг энэ үнэлгээгээр зарна гэж байхгүй. Мань хүн одоо сангаа хаагаад эхлэх юм бол энэ хувьцааг ингээ зах зээл нийлүүлээд эхлэх юм бол бараг энэ өөрөө бараг ингээ хөрөнгөний биржээр хямрал үүсгэж байхгүй. Төсөөлө үзчих одоо 5 богт групп хаан банкны бараг 30% эзэмшдэг шүү дээ. Тэд нэр ингээ хаан банкны хувьцаагаа зараад эхлэх юм бол тийм бүгдгийг нь одоо зараад эхлэх юм бол
тий чөлөөт одоо нээлттэй зах зээл дээр зараад эхэлчих юм бол хаан банкны хувьцаа магадгүй нэг хэдэн 7 хоногийн дараа бараг 0 хүрчих байхгүй. Яг юм бол тэрийг авах хүмүүс байхгүй байхгүй. Дэндүү их, дэндүү том. Хэдэн 100 тэрбум болоо явчих бараг их. Тэгээ удахгүй бараг нэг их 80 төгрөх байхгүй. Их 80 төгрөгтэй суудаг газар байхгүй байхгүй. Тэгээ Leopold бас юу болж байна гэх юм бол 40 тэрбумтай болж байгаа учраас хүмүүс бас ингээд зулгаах гэж үздэг байхгүй. Худгалаад эхэлтэн. Тэгээд 3 газар санал тавьсан гэсэн. Millennia, Citadel, Jane Street. Гурлаа акулууд. Тэгээд эднэр бүгдээрээ юу хийж байгаа юм бэ гэх юм бол чи одоо Citadel мó Jane Street руу яриад эхлэв штэ. Надаа нэг тэрбум долларын Micron, 3 тэрбум долларын Nebius тий тэрбум доллар Kioxia янз бүрийн хувьцаанууд хилээд ингээд зарья гэд чи тэднэр лөө ярьчих юм бол ингээд тэдний уцаа short бидний өглөө цус алдчих юм. Тэ. Шууд 10-20 сая доллар шорт хийж. За тэгээд яасан гинэ? Нүдэн дээр чинь хувьцаа унаад штэ. Тэ. 3 тэрбум чинь 2.1 хэд гэсэн юм. За 2.5-аар зарья гэд хэмдрүүлнэ штэ. Бүр аргаа барчин дахиад шорчаа гэл. Тэг ингээд унгаасаар агаад тэгээ Leopold-ыг алсан байхгүй юу. Тэгээд Leopold бол 5 дахь өдөр дампуурсан. Тэгээ өчтөр нэгт өдөр, өнөөдөр 2 дахь өдөр юу болж байна гэх юм бол хувцаанаа буцаагаад нов ногоон. Тэг рүү доор харж байгаа гэсэн тэгээ дийлэх ногоон. Тэ. Leopold-ийн цогцыг тэг задлаад эргэтнүүдийг ингээд янз бүрийн компаниуд ингээд хувааж аваад тэгээ одоо Leopold-ийн сүнс нь одоо Divage руу явсны дараа хөрөнгийн зах зээл буцаагаад амьсгаа авч байгаа байхгүй. Тэгтээ that's the market. Тэгтээ энд бас одоо нэг conspiracy theory буюу батлагдаагүй таамгийн нэг юм байгаа. Тэр нь юу юм бэ гэхээр Citadel-ийн захирал хэмлээ. Ken Griffin энэ 4 дахь өдөр үлээ 3 дахь өдөр Америкийн нэгдсэн улсын холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өргөж магадгүй гэсэн. Хэвлэл мэдээлэлээр хэдэн сая доллар төлсөн. No. Эдгээр бол хэдэн тэрбум өдөрч байгаа юм чинь Ken Griffin 5 дахь өдөр энэ Leopold-ийн багцыг худалдаж аваад бараг 25% хямдралтай худалдаж аваад за 20. Тэгээд нэгт өдөр 25% өсөж байгаа байхгүй. Тэгээд Ken Griffin юу хийсэн бэ гэх юм бол бараг 10 тэрбум доллар кэш олж байгаа байхгүй. Ken Griffin энэ тоглолтыг зөндөө хийжсэн. Тиймэрхүү туршлагатай. Тэгээд миний таамаг одоо надад бол баттай мэдээлэл юусоо байхгүй. Гэхдээ Ken цаашаа нэг 5-аас 10 сая доллар тий PR янз бүрийн юм хийсэн. Инфлюенсерүүд ингээ янз бүрийн сурчлагаа ингээд тий мэдээлэл явуулаад. Тэгээд амар funny. Leopold-ийн цогцыг ингээд задлсныхан дараа өнөөдөр Citadel корпорац ямар мэдээлэл гаргасан бэ гэх юм бол bull market үргэлжлэхээр л байна. Хөрөнгөний зах зээл хямрсан юм ерөөсөй байхгүй. Хувьцаанууд ерөөхдөө энэ нөлөөлөлтөд шин дээцэгтэй хүрч магадгүй. Гэхдээ Leopold тэндээ ингээд сэхэн твчих та амар харахгүй байх шүү guys. Бүтэхгүй байх шүү guys. Хувьцаануудаа зараарай. Хүүгийн төвшин дээшлэх юм байна энэ өстой хямрал маш ойрхон. Тэгээд Leopold-ийн ингээд бүр мөрийн бүгдийг ингээд авсныхан дараа гэрэл гээгээ нас өөр юм харагдахгүй байна гэж явчих واخгүй. Энэ бол тэгэл хөрөнгөний зах зээл шүү дээ. Тэгээ цаа ч бас их шаардтай. Би ирэх 10 жилдээ Citadel-с том болно гэсэн юм ярьжсэн. Харъя. Чадах нь үгүй юу? Яг гэх юм бол гүн трама авсан баг л та гэсэн баг та. Тэгээ ингээд цаг хугацааны нэ тэ ингээд тэгээ Citadel publishes rate hike, Fed two bank яасан, prime broker-ууд ингээ хоорондоо уулзсан. За энэ бол техник талаасаа нэг сонирхолтой биш. За тэгээ уучлалт гуйсан. Хэдхэн хоногийн дотор 35 тэрбум доллар алдлаа. Уучлаарай би эргэж ирнэ. Тэгээ хамгийн аимшигтай юм юу юм бэ гэвэл 5 дахь өдөр мань хүний сангийг хүмүүс худгалаад задлж аваад хагасаа өдөр нь хөрмөн болсон. Яа. Энэ зах зээл ерөөсө гадаад явж амарч болохгүй биш. Хайлт их бол нэг мэдсэн чи. Хаашаа Итали явлаа хөрмөн их гэдэг. Мэдхгүй одоо хаашаа явдаг 38 тэрбум доллар алдсныхаа дараа тэгснэ ингээд эхнэр юм уу найз охин тэн дээрээ бас ингээ аксан тавьж авгаа зан гаргасан бол хөөрхөдөө өрөвдөнө. Чи их өөрчлөгдөж чи надаа хизээж анхаар тавьдгүй гэсний 35 тэрбум доллар алдсан. Яа хөөрхөмт. Тэгээ энэ юунда
Letter-тэй бас хэлсэн байлаа л да. Би 10 жилдээ Ken Griffin Citadel-аас том болно. Миний одоо thesis, миний энэ хиймэл оюун ухааны таамаг хүчтэй хэвээрээ. Тэ би одоо санга нээлттэй эсгүүдийн зарсан. Гэхдээ хаалттай сангаа л өргөжлүүлээд явна гэсэн юм ярьж байна лээ. Нэлээд шартаа гарлаа. Яа одоо сан тэр чигтээ Anthropic болсон. Тэгээд Anthropic бүтлгүүдх юм бол энэ Leopold ихэж босчихгүй баха. Гүн траума авна. Би 30 тэрбум доллар алдсныхын дараа би нөгөө Булган аймгийн хангал сумдаа л малаа мална. Би л хөрөнгөний зах зээл дээр ихэж хөл тавихгүй 30 тэрбум доллар. Тэгээ өрөөл ороод хартаа 30 тэрбум доллар алдсан баачгаа мөн үү гэл тэгснэ ингээ хүрээд ирээд хей чамтай сайфи авах уу гэсэн чи яагаад гэсэн чи их мөнгө алдсан. Төвхтэй чадлаа. Тэгээ 3 оюу толгой штэ барыг л. 3 оюу толгой 1-7 хоногийн дотор байхгүй болгосон гэсэн үг штэ. Тэгээ Anthropic-ийн position гэсэнс Anthropic нөө cloud те OpenAI ерөнхийдөө бол толгой компани удахгүй бас IPO одоо нээлттэй хувьцаат компани болно гэж бол зарлж байгаа. Тэрний IPO-н талаар та юу гэж бодож байна? Хойлоо Оросных та өөрөө авах уу? Anthropic үгүй миний тоглоомын талбай бол биш шүү. Тэ. AI-д итгэж байгаа юм бол тэр hardware компаниуд руу хөрөнгө оруулалт хийсэн хамаагүй баттай. Ягаад гэх юм бол data center дотор ChatGPT ажиллана уу? Cloud ажиллана уу? Kimi ажиллана уу? Qwen ажиллана уу? Ямар AI ажиллана уу? Падли яахгүй. Тийм учраас хүмүүс юу хийж байна гэх юм бол за энэ OpenAI data center баригдаад тэн дотор нэг хэмэл авах нь угаасаа ажиллал таана. Тийм учраас би зүгээр тэр үл хөлөглөө хөрөнгө оруулалт хийчихье гэж байгаа байхгүй. Тиймэрхүү стратеги барьж байгаа. Нөгөө алт шуурах үед алт олборсон хүмүүст нь баяждгүү. Нөгөө хурц зардаг. Хурц өмдийн зардаг хүмүүс одоо Levi's jeans. Яг тийм стратеги барьсан зүгээр яагаад вэ гэх юм бол би одоо би мөнгөө 4 нугалсан ч одоо тэр мөнгөөр юу их юм бэ их яг сайн мэдэхгүй байхгүй. Тийм учраас тэгээд хамаг мөнгөө алдчих юм бол бүх юм шинээр эхэлнэ. Лээ. Би бол тийм тоглоомыг 20 настайдаа хийж болох байхаа. Би одоо 41 нас хүрсэн. Тийм учраас яшгүй хэрэггүй. Одоо болцсон. За. Окей, дараагийн нэвтрүүлэг дээр хэдүүлээ эргээд уулзъя. Тэгээд дахиад хэлье. Бидүүлээ хөшүүрхтэй арилжаа хийхгүй. Гэхдээ энэ хөрөнгөний зах зээл дээр магадгүй арай жоохон багахан мөнгөнд үнгээр оролцсон. Хамт арилжаа хий гэсэн хүмүүс маань доорх Pepstone-ийн линкээр ороод бүртгэлээ үүсгээрээ энэ цаанаас сэтгэвтэй мэйлүүд нь яваад эхэлнэ. Тэгээд одоо ерөнхийдөө өнөөдөр орой Tide дээр манай Равдан тэгээ манай багийн гишүүн Puna тэр хоёр Tide-д одоо бүртгүүлээд дансаа нийсэн хүмүүс имэйлүүд нь бүгдэнд биднэрт байгаа. Tide руу анхны зааварчилгаа буюу бидний одоо үүсгэсэн вакцины мэдээлэл та дээр очно. Тэгээ хэдүүлээ хамтдаа харцгаая. Бай бай. Код нь юу лээ Идрот 4755 манай батыг сануулж байна. Бас линк нь хаяа ажиллахгүй байх юм бол тэр кодоо хийгээд Идэр бас 4755. Окей. Bye guys. За bye.